яг цаасан дээр байгаа гэж бодож байна. Үгүй. Энэ бол Давас. Hi guys. Бид нар яг одоо Ютагийн баруун бүст байрладаг ширэгсэн давсан нуурыг очиж үзэх замдаа явж байна. Нөө файт сол гэдэг. Маш сонирхолтой газар руу хамтдаа явцгаая. Хэлэх юм байна уу? Өдөршөлгүй онсаж өдөхгүй. I just forget. Mr. Break can do on the document when I thought nobody could. You see that you're the only one for me. And you waking up on these parts of me that I thought were very fucking. Reaching the foster and the sponsor, I've been lost to someone. Ain't much. Nada's falta. Ninja амар сонсдог. Ер нь нөгөө нэг давс маань ингээ хөлж байгаа юм шүү манайхаа. Хитрээ явчих. Дуулаа инэрлээ. Дуулаач. За би тэд нөгөө газараа ирчих шиг боллоо. Би тэд эндээс ирээд тэгээд эндээс ингэж яваад ингэж энэ яваад энд байгаа юм шүү. Bonwell Salt Flats гэдэг энэ газар ингэж ирсэн байгаа. Манай 90-ад оныхан сайн мэдэндээ хожоо бурамтаач ирээдүгээс ирээ. Яг тэр аюугаа ямтай. За энэ нэртэй газар ирлээ. Жам. Гэрээс ирээд байна. Тэнүү бүртгөнийг гажтай наагуул авч. Энэ хартаа нэрийн таас гэж штэ. Did you come on? Үгүй л дээ. Yeah, Davos. Can we eat it? No. Яагаад идэх гээд байгаа? Why can't we eat it? It's salt. Бид нэр яг одоо Ютагийн хамгийн өвөрмөц газруудын нэг болох Bonwell Salt Flats дээр ирчихсэн байна. Та нарын харж байгаа ийм том талбай болоод цас шиг харагдаж байгаа боловч энэ бол цас биш. Бүгдээрээ энэ давс байгаа. Ингээд одоо ойртол хангуулъя. Тийм. Яа, salt. Энэ газар болохоор одоо бүр хэдэн мянган жилийн тэртээ 14500 жилийн өмнө байсан заяо. Lake Bonwell гэдэг одоо тийм нэртэй юм нуур байсан энэ том талбайчаа. Нуурын ус нь болохоор ингээд ууршаад тэгээд давс нь болохоор ингэж үлдсэн. Үлдээд одоо өнөөдрийн бид хэдийн харж байгаа энэ байгалийн өвөрмөц тогтцтой энэ шороо биш давс энэ газар ингэж бий болсон. Тэгвэл яаж явдیں۔ This way. Лаглаг машинууд ер нь бол хурдан машинууд энд ирж хурдны рекордыг тогтоодог байсан юм байна. Кино зураг авалт энэ төр бол энд бас хийгддэг тийм газар болсон юм байна. Одоо тэндээс нэг машинт. Тэг яг нөгөө сүүлийн жилүүдэд болохоор энэ машин ингээ хурдан авч гიშгмээр байвал те ямар ч цагдаа магдаа байхгүй энэ ч бүр гიშгэж хамаг хурдаараа гიშгэж болох юм шүү. Миний нэрээ нэг олж мэдснээр одоо энэ нуурынхаа бүр юм ер нь гол хэсэгтээ бүр 1.5 метр зузаантай тийм давс хүртэл байдаг гэсэн. Гэхдээ одоо тэр эрэг хэсгээрээ болохоор нэмгэрээ явцдаг гэсэн. Тэгээ сүүлийн жилүүдэд энэ давс нь бүр улам нэмгэрч байгаа гэсэн. Тийм болохоор Америкийн одоо засгийн газраас бүр энэ чэнэ ингэж зориулж буцаагаад одоо давс шахах тийм үйл ажиллагаа явуулдаг гэсэн.
хийж байгаа. Яа чинайке. Хайда хөөдөлтөө. Цаа зүгээ идэж уучаа. Тэгээд одоо тэр нь эндээсээ хөдлөх гэж байна. Ийм том талбай. Бас сонирхолтой харагдчих шүү. Хэрвээ би буруу уншаагүй бол 30,000 акр талбай гэсэн. Тийм том юм талбайтай нуур гэсэн. Сонирхолтой давсайлаа. Энэ хүргээд дуусгая. Тэгээд дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Бай. Бид нар яг одоо энэ дагаахгүй юу? Ийшээ болохоор ингээ Юта гээд бид нарын байдаг гэсэн. Тэнгүүд яг энэ барыг энэ Невадагийн хилтэй ингээд шууд залгад юм байна. Саяны энэ давстай нуур маань. Амьдрал зарим өдөр хоног холцоор амьдрал болон альцсан ол мөрөлдөө хичээ тэнгэрт үлдсэн үл бидэнд хорогцоор халамцуулаар гэрийн зүг гэлтрэн хитэн амд мэ зөвхөн сайн сайхныг ярилцсан